ард иргэдийн эрүүл мэндийг одоо сахин хамгаалах энэ үүргийг яг одоо төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг. Төрийн хяналт гэдэг маань үндсэндээ одоо төрөөс ард иргэдийн эрүүл мэнд, амнаас аюулгүй эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангуулах одоо нэг болцоог хангаж байгаа гэсэн үг тийм ээ. За манай мэрэгжлийн хэлтийн байгууллага системийн хэмжээгээр шинэ жилийн баярыг тохиолдуулаад одоо энэ хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа. Сарын аяны хүрээнд энэ хугацаанд нийт бол одоо 2900 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад бид нэр одоо худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээний хэм чанар аюулгүй байдал шалгалт хийлээ. За шалгалтаар бол нийт 4700 гаруй зөрчил одоо давхардуулахгүйгээр тоолоход илэрсэн байж байгаа. Эндээс бид нар 3900 гаруй зөрчлийг яг шалгаж байх явцдаа иргэд аж ахуй нэгж байгууллагуудад заавар зөвлөгөө өгч арилгуулах арга хэмжээ авч ажилласан байж байгаа. За нийт бол бас энэ хяналт шалгалтаар нэлээдгүй зөрчил төтгөл илэрч байгаа. Ялангуяа бол хугацаа хэтэрсэн, хадгалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах, бэлгэнд боох зөрчлүүд бол нэлээд илэрсэн. За нийт бол одоо 179 сая 300 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг одоо хадгалтын хугацаад дууссан чанаргүй бүтээгдэхүүн худалдаалж ирснийг тассан зогсоосон байж байгаа. За мөн одоо 15 сая гаруй хүнсний бүтээгдэхүүнийг төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг одоо тэр нийлүүлж байгаа үйлдвэр аж ахуйн газруудаас нь худалдааны байгууллагуудаас буцаан татуулах арга хэмжээ авсан. Энэ хэр хэмжээгээр бид нар бас хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж хоол хүнсний гаралтай халдвар хордлого гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Үр дүн гарч байгаа гэсэн үг. Энэ бол ганцхан одоо зөрчлийн тоогоор биш. Ард нь энэ хэмжээний хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаад аврагдаж байна гэсэн үг болж байгаа. За нийт бол манайх бас бид нар зөвхөн хяналт шалгаад явахгүй, хяналт шалгалтын зэрэгцээ, мэрэгжил арга зүйн заавар зөвлөгөө, сэрэмжлүүлэг юмнуудыг маш ихээр гаргадаг. За нийт бол 6800 гаруй хүн одоо тулж ажиллаж мэрэгжлийн заавар зөвлөгөө өгсөн. За 1000 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад бас одоо зөрчил дутагдал төр байгаа эрсдлээ яаж арилгах талаар заавар зөвлөмжөд өгч ажилласан байна. Энэ хугацаанд. Тэгэхээр урамлагчээ хүнсний аюулгүй байдал гэж за хүн амьдралынхаа туршид чанартай, шимт хичээллэг, хүнс одоо улсын эдийн засаг, за мөн нийгмийн нөхцөл байдал газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ гэж заасан байдаг. За энэ заалт манай улсад өнөөдөр хэрэгжиж чадж байна уу? За хүнсний аюулгүй байдал гэдэг бол ерөөсөө одоо ард иргэдийн ойлгоод байдгаар зөвхөн одоо хортой хоргүй хүнсний бүтээгдэхүүнээр хэмжигдэх асуудал биш. Хүнсний аюулгүй байдал гэдэг дэлхийн нийтээр юу гэж үздэг вэхээр хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүд нь шаардлага хангасан байна. Чанар шимт хичээл нь шаардлага хангасан байна. Тэгээ хүнд өгөх шимт хичээлт бодисын хэмжээ. За дараагийнх нь хангамж хүртээмж нь одоо хүртээмжтэй хүнсээр бичсэн байна шүү дээ. Энэ гурав цогцороо нийлж хүнсний аюулгүй байдал гэсэн үзүүлэлт бий болдог. Манайхан бол бас жоохон өөрөөсөө ойлгодог арга барил тийм ээ. За хүнсний аюулгүй байдлыг хангуулах асуудал бол одоо зөвхөн мэрэгжлийн хэлтийн байгууллагын үүрэг биш тийм ээ. Хүнсний аюулгүй байдлыг хангуулна гэдэг төр засгийн оролцоо хэрэгтэй, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо хэрэгтэй. Дээр нь иргэд өөрсдийн одоо хүнсний зөв сонголт зохистой хэрэглээний талын мэдлэг мэдгэдэггүй хэрэгтэй. Энэ бүхэн нийлж хүнсний одоо бидний ярьдаг аюулгүй байдал хангагдана гэсэн үг. За манай хүнсний бүтээгдэхүүний тухай хувьд хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдал хангах тухай хуулийг 2013 онд шинжлэхтэд мөрдөгдөж байгаа хууль байгаа. Энэ хуулиуд дээр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч өөрийнхөө үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг өөрөө хариуцна гэж заасан байж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад хэлэхэд бид нар бол үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа газрууд тухайн гаргасан бүтээгдэхүүн чанар аюулыг хариуцсан, түүнээр гарах үр дагаврыг өөрөө хариуцна. Тэгэхээр альва нэгэн чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд гаргаад тухайн одоо хэрэглэгчийн эрх шиг хорсон байхад тэр үр дагаврыг тэр хүн үйлдвэр үйлчилгээ эрхлэгч өөрөө хариуцах юм шүү дээ. А төрийн хяналт гэдэг бол энийг хөндлөнгийн хяналт тавина. Энэ одоо болцсошгүй эрсдэл байна уу? Тэ үйлдвэр үйлчилгээний газар дээр хэрэглэгч нарт чанаргүй аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн одоо хүрэх нөхцөл бүрдэж гин үү? Энэ дээр бид нэр хяналт тавьж урьдчилан сэргийлэх гэж байна. Тэгэхээр одоо энэ шинэ жилийн баяр төгсөн гадуур одоо гар дээрээс бялуу худалдаалах ийм тохиолдлууд маш их байдаг. Иргэд бол тэрний түүний худалдан аваад одоо хэрглэж байдаг. Гэхдээ за бялууг бол бялууны хадгалтын горин буюу хасах 6 хэмт хадгалах, за орсноосоо шалтгаалаад 24-өөс 48 цаг хадгалах ийм байдаг. Тэгэхээр яг эдгээр гар дээрээс бялуу худалдаж авч байгаа хүмүүс өөрсдөө хорлож байна гэж харж үзэж болох уу?
болно. За ерөнхийдөө бол би түрүү бас хэллээ тийм. Иргэд өөрсдөө хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх, зөв сонгох талаар мэдгэдэггүнтэй байх хэрэгтэй тийм ээ. Огт ойлголт мэдгэдэггүнгүйгээсээ болоод одоо өөрөөсдөө өвчин халдвар үүсгэгчийг авах нөхцөл бүрддэг. Жишээлх юм бол билуу ярьлаа шүү дээ тийм ээ. Гадна гудамж талбайд билуунаас гадна олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж. За энэ дээр эндээс бол иргэд ерөөсөө тэрийг худалдаж аваад шууд зарим нь бол гудамжинд аваад тэр дорн хэрэглээд яваад тийм ээ. Гэтэл өнөөдөр гудамжинд зарж байгаа хүнсний бүтээгдэхүүний хажууд байгаа одоо лангуу тавирын булан дээр байгаа ийм төмөр дээр байгаа тоосыг та гараараа ингээд 7 гэвэл хинч 7 байхгүй тийм ээ. Гэтэл яг тэр тавир дээр зэрэгцэж байгаад тэгээд тэр хэмжээний тоосыг өөр дээрээ тоос шороо нэг ингээд буулгаад авцсан хүнсийг авангуудаа шууд хэрэглээд яваад. Гэртээ очиод угааж цэвэрлэхгүй хэрэглэдэг тийм ээ. Дээрээс нь энэ хүнсний бүтээгдэхүүн зуны халуунд 35 хүртэл градус халаад эсээд өвлийн хүйтэнд одоо тис хөлдөө тийм ээ. Ингээд чанар аюулгүй байдна. Алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг аваад шууд хэрэглээд байдаг. Энэ дээр бол иргэд ерөөсөө гадна нийл задгаа гудамж талбайд худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх л шаардлагатай. Тэр дэлгүүр өнөөдөр гудамжинд зараад байгаа тэр тоортнууд өнөөдөр захын дэлгүүрүүд, жижиг дэлгүүрүүд тийм ээ. Нэгөр бол харьцангуй үнэ нь баг тэрнээс илүү өндөр биш. Адилхан байж байгаа тийм ээ. Тэгэхээр ийм юм дээр иргэд бол өөрсдийнхөө одоо аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж байх хэрэгтэй. Өөрсдөө тийм ээ. За мэргэжлийн хяналтын байгууллага мэдээж энэ дээр маш их хяналт тавьж байна. Гэтэ өнөөдөр нэг газрыг нэг байцаагч өдөржин сахиад хараа зогсох тийм боломж чинь чадал байхгүй тийм ээ. Өнөөдөр нэг хэсгийг цэвэрлээд шалгаад, хураагаад тий зөвлөгөө өгөөд явуулна. Өөр дахиад газраар дараагийн шалгалт хийж явахад нөгөө гадна талбай хүн авчраад тоортой тавьсан байх жишээтэй. Ийм хүндрэл их байдаг. Тэгэхээр энэ дээр бол иргэдийн гол одоо өөрсдийнх нь сонголт. Тийм ээ. Яг үнэ. Энэ дээр л бол анхаарах хэрэгтэй. Одоо шинэ жилийн баярын хүлээ авалт арга хэмжээ маш их зохион байгуулагдаж байна. Үүн дээр бид юуг анхаарах хэрэгтэй вэ? За шинэ жилийн баяр хүлээ авалтыг бол одоо хоол ялангуяа хоолны газруудаар маш олон хүний нэг зэр хоолдог тийм ээ. Энэ дээр хоол хүнсний гаралтай халдвар хордлогод урдны жилүүд гарч ирсэн ч бас сургамж байгаа тийм. За юуны түрүүнд энэ дээр бол одоо тэр хүлээ авалт шинэ жилийн баяр ёслол тэмдэглэх арга хэмжээг захиалах гэж очихдоо тухайн үйлдвэр үйлчлэгээний газар маань зориултын байртай байна уу? Ариун цэвэрлэлийн наацхан шаардлагыг хангаж уу тийм ээ. Тэр газар бол одоо түүхий бүтээгдэхүүний баталгаатай их усүрээс одоо наран тулаас юм энэ гудамжинд байгаа юмнаас тий авчирдаг биш. Чанар аюулгүй байдлын хангасан лабораторийн шинжилгээний дүнтэй эсвэл дагалдах сертификаттай юмыг одоо бөөнөр худалдаалдаг, зориултын байртай, хөргөгчтэй ийм байгууллагуудаас сонгож авч өгөө гэдгийг шалгах хэрэгтэй. За энийг одоо иргэн хүн болохоор ингээ ойлгоод байдаг. Би тэрийг шалгах хэрэг байхгүй ч юм, шалгаж болохгүй ч юм шиг тийм ээ. Гэтэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дээр тухайн одоо хэрэглэгч, үйлчлүүлэгч хүн тэр үйлчлэгээ эрхэлж байгаа хүнээс бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажлтыг шаардаж үзэх хэрэгтэй. Тэр бүтээгдэхүүн ажил үйлчлэгийн талаар үнэн зөв мэдээлэл авах хэрэгтэй. Тэ? Буруу ташаа мэдээлэл өгсөн хэрэглэгчийн эрхийг одоо ямар нэгэн байдлаар хохироосон эсвэл одоо тэр шаардсан мэдээллүүдийг өгөхөөс үзүүлэхээс татгалцсан хүмүүс байвал хуулиар тэр худалдагч хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр хэрэглэгч нар тэр эрхээ бол сайн мэддэггүй ихэнх нь. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар иргэн та тухайн үйлдвэр үйлчлэгээний газар худалдааны байгууллагын худалдагчаас тухайн бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлын баталгааг шалгаж үзэх нь мэдээлэл авах нь тийм ээ. Энэ учраас одоо хүлээ авалтын зохион захиалгахдаа энийг бол нэгдүгээр шаардж үзэх хэрэгтэй. Хоёрдугаар тэнд хэрэглэж байгаа архи согтууруулах ундааны чанар аюулгүй байдлыг маш их анхаарах хэрэгтэй. Хаанаас ямар архи согтууруулах ундаа авсан байна? Гэрчилгээ, шинжилгээ баталгаа байна уу тийм ээ? Одоо тухайлах юм бол наран тулаас юм уу нэр нь үл мэддэг техник захын газраас архи авчираад таны хүлээ авалтанд ийм архи хэрэглэнэ гэж зөвшөөрөхгүй байх хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. За ийм юм дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд бас нэг юм тэр үйлчлүүлж байгаа улсуудад нэг асуудал байдаг. Тухайн үйлчлэгээний хоолны газар маань маш олон хүний хоолыг нэг дор хийхээр хүтэн чадал нь тий хүрэлцэхгүй юм эсвэл ажлын ачаал ихсэн тэрнээс болоод хоол хүнсийг дутуу боловсруулах асуудал зарим үед гардаг. Тэгэхээр авч идж байгаа хоол хүнсэнд бүрэн гүйцэд болсон байнгуудыг бас өөрөө хянжиж хэрэглэх хэрэгтэй. Тэгээ тухайн үед. За ийм юмнууд дээр анхаарах хэрэгтэй. За зөвхөн гаднаас бус гэртээ хоол хүнсээс хорцсон тохиолдлууд маш их гардаг штэ. Үүнд яг яаж анхаарах хэрэгтэй юм болоо? Миний бодож байгаагаар л тухайн худалдаж авсан гэртээ хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд их хэрхэн ач холбогдуулж анхаарах чухал байна. За хэрэглэгч нар маань өөрсдөө бас одоо үйлчлэгээний газраас гадна баяр ёслолоор ялангуяа гэр орны нөхцөлд хүүхдүүд ялангуяа их хоол хүнсний
тийм ээ. За энэ дэр хамгийн түрүүлээд эцэг эхчүүд бол хүүхдийнхээ одоо хоол хүнсний хэрэглээг анхаарах хэрэгтэй. Нэг дор маш олон төрлийн амттан шимтдэн хүйтэн тийм энэнийг хэрэглүүлснээс болж бас салдар хордлого гарах нөхцөл бүрд. За нөгөө талаас баяр ёслолын үеэр айлууд гэрийн нөхцөлд одоо хүнсний бүтээгдэхүүнийг тийм одоо маш их хэмжээгээр салаад зууш түргэн амархан чанар байдлаа алддаг бүтээгдэхүүнийг их бэлтгэдэг нэг дор бэлтгэж боловсруулад тэрийгэ одоо таглаагүй ил задгай гэрийн нөхцөлд 20-20-с дээш шинтэй халуун градустай нөгөө тасалгааны температурт ил задгай тавиад 2-3 өдөр хадгалаад цуулаад хэргэлдэг. За энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг юм бол одоо хүнсний бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр бэлтгэхээс гадна хүргөгчөнд хадгалах хэрэгтэй зохих температурт. Хүргөгчөнд хийхдээ одоо шууд дахин боловсруулахгүй идэх салаад зөө шимнүүдийг таглаатай савнд тийм ээ түүхий бүтээгдэхүүн мах, түүхий ногоо тийм юмтай нэг дор биш тусна хадгалах хэрэгтэй. Түүхий бүтээгдэхүүнээс нөгөө болсон бүтээгдэхүүнүүд дамжиж халдвар хордлого үүсгэх тийм нэм бактери дамжиж халдварлаад тэрийг одоо шууд халаахгүй эргэлэхээр хордох нөхцөл гарч болно. За дараагийн нэг юм бол энэ дэр ялангуяа гэр хорооллын одоо зөөврөн устай айлуудад усныхаа савн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Усыг шинэ ойлгох хэрэгтэй. Дээр нь усны савыг одоо тогтмол 2-3 хоноод угааж төртлийн цэвэрлж ариутгачиж усаа хийж хэрэглэх хэрэгтэй. 7-10 хоногор доор нь тунц үүссэн тийм ээ усаа унтны усаа ингэж хэрэглэдэг. Унтны ус бол одоо нэг дор маш олон хүнийг хордуулах, тэг өвчлүүлэх аюулт эрсдэл дагуулдаг. Энэ дээр бол анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг юм бол бас иргэд өөрсдөө гэр орныхоо нөхцөлд тэр хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа сав бандны 50 ор суулгыг сайт руугаа цэвэрлэх хэрэгтэй. Гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Иргэд өөрсдөө гараа одоо савндаж угаах хүүхдүүдийн гарыг ариун сайн сахих хэрэгтэй. Усны хадгалах сав гэснээс бас яг ингээд цаашлаад улбаалаад ярих юм бол усны хадгалах савын стандарт гэдээ бас яригдаад явчих байх тийм ээ. За ус хадгалах сав маань ерөөсөө хүнсний бүтээгдэхүүний хадгалах сав бол цаанаасаа хүнсний зориултын тэмдэг тэмдэглэгээтэй байх хэрэгтэй. Манайхан бол ерөнхийдөө ихэнх нь одоо орон нутагт тийм ээ гэдэг ямар нэгэн химийн бодисны хөх цэнхэр савнууд дандаа усны сав бол ашигладаг шүү. Будагны савыг жишээлбэл ашиглаж байгаа юм. Тэр бол тодорхой хэмжээгээр тэр химийн бодис тэр усанд одоо шилжээл хүний биед ороод хоримтлагдаад хорт химийн хортой бод хадгалагдаад байна гэсэн үг. За усны сав ер нь хүнсний зориултын сав доторх нь бол нийржин ган доторлоготой зориултын байх ёстой. Хуванцар савнууд бол хүнсэнд хэрэглэж болно гэсэн олон улсын тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой. Тэгэхээр иргэдийн хувьд бол дийлийнх нь энэ тэмдэг тэмдэглэгээг бол мэдэхгүй, оошоодгүй. Тэр байдлаас болоод тухайн олон жилийн дараа ч юм уу бас өвчлөлүүд шинэ тэмдэг гарч ирээд өөрийгөө хордуулах чинь ийм тохиолдол бол маш их гарч байгаа. Тийм. Одоо хүнсний бүтээгдэхүүнийг ингээл айр гих ч юм уу сүүг нэг юм химийн бодис саундыг хэрэглээд идэг. Тухайн бүтээгдэхүүн илт мэдэг амтагтад байхгүй зүгээр болчихлоо гэж ойлгоод идэг иргэд. Гэтэл тодорхой хэмжээгээр тэр хуванцарт байсан химийн бодис өшөө тэр хуванцар савных нь өөрийнх нь найрлаганд байгаа химийн бодисууд хүнсэнд шилжиж ороод тэр хүнд удаан хугацаагаар тогтмол хэрэглэх тоолонд хүний биед орж хоримтлагдсаар хагаад илүү бүр бусад эргэтэн системийг гэмтэх архаг өвчний үүсвэр болдог. Тэгэхээр яг баярын эдгээр өдрүүдэд бол ийм хүнсний бүтээгдэхүүн муу шүү гэж заа нэрлэхээс илүүтэйгээр за иргэд өөрсдөө яаж энэ байдлууд дээр урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тав төрлийн ярилцлага бол өндөрлөж байна. За миний асуугаагүй мэдээллийг зөвлөгөөх тав зөвчтэй бас нэмж хүргэж. За ерөнхийдөө бол одоо хэрэглэгч хүмүүс өөрсдөө хүнсний бүтээгдэхүүний талын одоо ямар бүтээгдэхүүнийг яаж сонгож хэрэглэх үү, яаж боловсруулах уу тийм ээ. Энэ тал дээр ерөнхийдөө мэдлэг мэдгэдэггүйнээ дэвшлүүлэх шаардлагатай. Хувь хүний өөрийн одоо хүнсний буруу хэрэглээ, буруу сонголтоос болоод охирч байгаа хордлого халдварыг өнөөдөр мэрэгжлийн хяналт ч юм уу, төр захиргаа ч юм уу, эрүүл мэндийн байгууллага очоод засаж залруулж өгнө гэсэн ойлголт байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ дээр манайхан ялангуяа гадны орнуудад бол одоо хэрэглэгч нар маш их тийм мэдээлэлтэй байдаг, хүнсний бүтээгдэхүүн мэдлэгтэй байдаг. Энэ тал дээр манай нийт иргэд бол мэдлэг мэдгэдэггүйнээ сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн шошгыг аваад ингээд одоо уншдаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Гадны орнуудад л хүнсний бүтээгдэхүүн авахтаа ингээд уншаал шошгыг хараал идэг тийм ээ. Энэ дотор шошго дээр одоо хувь хүнд хэрэгтэй бүх мэдээлэл байх хэрэгтэй. Тэн дотор агуулгаж байгаа сахарын хэмжээ одоо бусад илчлэг норм тийм ээ. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах хугацаа, хэдэн градусын температурт хэд хоног хадгалах юм бүх мэдээлэл байдаг. Тэгэхээр манай хэрэглэгч нар хүнсийг сонгохдоо наад зах нь хүнсний бүтээгдэхүүн шошгыг одоо маш сайн
харж сонгож авч сурах хэрэгтэй, уншдаг байх хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дээр хүнсний бүтээгдэхүүний хүнсний тухай хуулиар дээр шошгын талын юу байх ёстой вэ гэдэг бүгд цуглаад бичсэн байж байгаа. Тэгэхээр энэ хүнсний мэдлэгээ сайжруулахдаа бас давхар хүнсний холбогдлолтой мөрдөгч хууль эрх зүйг иргэн уншаад ойлголт авсан байх хэрэгтэй. Маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч галтай мэдээлэл зөвлөгөөг хуваалцсан танд маш их баярлалаа. Танд болон танаа хамт олон эрүүлэн хүсье. За та бүхэндээ л амжилт хүсье. Баярлалаа. Өдрийн шууд хөтөлбөрийн хамгийн ихний зочноор Мэргэжлийн ерхий газрын улсын ахлах байцаагч Даш Балжирийн ургамал оролцож, за эдгээр баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэд бид өөрсдөө юун дээр анхаарах хэмээх урьдчилан сэргийлэх мэдээллийг хуваалцлаа. Ингээд завсарлагын дараа ээлж зочин студид бэлэн байх болно.